Боомилж өгсөн самганы сүнс хүн хормойддог болсон түүх. Завхны нэгэн суманд ийм хэрэг явдал болж байжээ. Тодорхойлбол 2000 оны дундуур сумын төв дээр 60 настай нэгэн эмэгний сэтгцэд өөрчлөлт орж улмаар өвчин сэтэрч нэг л өдөр өөрийгөө боомилсан байдаг юм. Тухайн үед хүүхдүүд нь туурга тустай гарan айл өрх толгойлж айлын гэргий болсон байсан бөгөөд тэр самган зээ охинтойгоо умгар жижиг гэрт амьдардаг байжээ. Сэтгцэд нь өөрчлөлт орсон самган намар оройн сэрүүнд годомжаар хөлнөцгөн гүйдэг болжээ. Тийм байдлыг нь харсан нутгийнхан үнэндээ айж жирэхдэг болж өөртөө нь ярилцах хөнгөө болсон тул галзуу мэт явдаг самган сүүлдээ сургуулийн жаахан хүүхдүүдтэй хэрүүл уруул хийж өөрийг нь тоохгүй байхаар байшингийн хан руу хараад хашгираад орилоод хэрэлддэг болсон гэж ярьдаг юм билээ. Гэртээ орж ирсэн гадны хүнийг хил амаараа доромжилж элдв авир гаргаж нулимаад суулгадаггүй. Заримдаа бүр орсон хүмүүсийг айлгаж ичээн орондоо чармаа шалтан хөвдөж байсан гэлцдэг. Хэрэг гарах өдөр бага охиноо тэтгэврийн мөнгөндөө явуулсны хоогоор өөрийгөө боомилсан байдаг аж. Сургуулийн завсарлагаанаар хамт амьдардаг охин хэвдэрт байгаа эмээгээ эргэж гал хөсгийг нь түлж өгөхөөр эртэл гэртээ чармаа нүцгэн тоонноосоо боомилсан байдалтай байжээ. Айж сандарч балмагдсан жаахан охин хамар хашааныхаа айл амтанд дуулгаж аав ээжтэйг хилдүүлэхээр сургууль руугаа ухаан жолоогүй гүйсэн байдаг. Ийхүү жам элсороо болоогүй талигачин сүнс тэр хавьд хорогдож орой өдөж тэрүүгээр явсан хүмүүсийг шоглож хормойддог болсон талаараа нутгийнхан амуралдан ярьж зарим нь бүр бие дээрээ үдцсэн гэж ярьцгаадаг. Гэхдээ тэр самганы сүнс шоглоосон хүмүүст удалгүй бурхан болсон нь үнэн юм. Түүнчлэн айл сагалтын айлууд нь хашаага буулгаж аваад нүгүүд явсан бөгөөд тэр хаваар хашаач үгүй болж элхэл задгай болсон юм. Сумын төвийн дунд годомжны дээгүр байдаг айлын хүмүүс орой өдөж явхаараа үнэндээ жиирхэж нурууных нь үс босоод явж чаддаггүй болсон гэдэг. Учир нь энд нөгөө самган боож өгсөн гэж бодохоор тэр юм. Тэр сүнстэй таарч хормодулсан хоёр ч хүн бурхны орныг зорьсон түүхтэй. Нэг нь тус сумын цэцэрлэгт ажилладаг байсан бөгөөд нэгэн орой тэр элхул газраараа бүрэн хитэ уралдаж гэрлүүгөө явж байсан түүнийг гэнэт нэг хийм хормоноос зурч нэрээр нь дуудаад хөлийг нь тушчихсан гэдэг. Өгтлээ айсан тэрбээр дэмил алцаан доогуур шорооцож мэддэг майн мэгзэн тарина уншиж салсан бөгөөд яаж гэртээ орж ирснийг ч санахгүй ухаан зөвгөөгөө амтан орж ирсэн гэж хүүхдүүд нь ярьдаг юм. Тэр явдлаас хойш түүний бие муудаж элдв өвчин зовлон ороосоор өөд болсон гэдг юм билээ. Мөн нэг нь түүгээр явж байгаад хормоод болсон гэдэг. Тэгээд л удалгүй бурхан болж байсан удаатай. Ийхүү 60 насныхаа босгон дээр ураач 30-аа үдсэн жаргаж суух ёстой байтал ийхүү өөрийгөө гэрийнхээ тоонноос боомилж муу мухагаар өгсөн хэмээн нутгийнхан үр хүүхдүүд нь тиймч таатай хандахгүй байсаар сүүлдээ нүүрхийх газаргүй болсон хүүхдүүд нь төрлөг нутгоорхон одоо энэ Улаанбаатар түүхнөд олон жилийн нүр үзэж байна. Тэр самганы талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл амнаас ам дамжин яригддаг байсан. Талигаж усныхан дараа оршуулсан бөгөөд хэдэн сарын дараа нөгөө самганы чинь шарил хөндөгдөөгүй хിവэрэ байжээ. Халуунд хөөгöd босоод суучихсан үс хумс нь аймаар урт ургасан байсан аж. Тэгэд хүүхдүүд нь бензин загтаж шатаасангийн хэрэг ард түмний дунд яригдсаар байгаад одоо бүр ордоос мартагджээ. Аудио зохиол үзүүлж байна. Хэрв танд манай контент таалагддаг бол та манай YouTube сүгийг subscribe хийж мөн манай Facebook утсыг лайк дараарай. Баярлалаа.